За, бүгд орой минь дүргээ. За, бүгд орой минь дүргээ. Газ нэг лайв хийгээд тийм сая оюутгын сонсголын дараа ингээд болж байгаа процессыг оюутгын нефтийн сонсголын дундуур болсон зүйлүүдийг ажиглаад дүгнээд ингээд нэгтгэхэд пост оруулсан байгаа бэ. Тэгээд постын маань бол маш олон үзсэн байна. 170 мянган үзсэн багш маань. Тэр постн дээр би санаагийн нөх дээр ингэж хэлсэн байгаа юм л та. Оюутгын сонсгол бол юунд зориулагдаад байгаа юм? Тэгээд сонсголоор юу хийчихв? Тэний цаад зорилго нь юу байсан? Үнэхээр оюутгыг ингээд нөгөө гэрийг сайжруулаад засаад Монголд ашигтай болгоод явна гэсэн бодол байсан уу байгаагүй юу? Энийг одоо бодогдсон дүн цэмж харахгүй болохгүй болчиход байна. Сая сонсголыг ингээд бүгд нь ингээд харахаар юм байгаа ч тийм. Нэг талд нь бол угаасаа тэр гэрээ анхны гээ хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Тэгээ баяр цогцол үлдэж юм лээ. Нэг хамт гарын үсэг зурсан засгийн газрын бусад нөхдүүд нь байгаагүй нөгөө байгаль орчны сайд ганц үг байгаагүй. Нөгөө хэн байгаагүй. Зоригт нь байсан тий. Уулуурхан сайд зоригт нь байсан. Тэгээ баяр цогцолс нөгөө дөрөв сайд юм билээ. 4 сайд шүү дээ. Тэгээ нөгөө сайдууд нь байгаагүй. За ерөнхий сайд баяр нь бас нэг сүүлд нь хальт ирнэлээ. Тэгээд энэ сонсголууд нь юунд хэрэгтэй байсан гэвэл үнэхээр энэ факт чек болох хэрэгтэй байхгүй. Факт чекээр бид нар амьдрах хэрэгтэй. Хорвоо ертөнцид дандаа баримтаар ингээд бүх асуудлаа шийдэж явдаг тий. Түүнээс хов яриалтай хин нэгэн хүний уянгийн хайдлаар ерөөсөө шийдэгддэг. Эсрэг талд нь сууж ирсэн хүмүүс маань дандаа уянгийн хайдлаар ирсэн шүү дээ. Тэ? Тухайн 2009 оны болж ирсэн процессууд за ер нь 2007-8 оноос эхэлсэн процессууд байгаа байхгүй. Тэгээд энэ хооронд ингээд маш олон зөрчлүүд ингээд гарч ирж байгаа. Тэгвэл тэрийг яг үнэн худлаагийн дэнсэлдэг юм бол ерөөсөө баримт. Баримтыг бол баяр цогцол гаргасан. Ерөөсөө баяр цогцол баримт гаргасан. Тэр цэнхэр номыг гаргаж тавиад байгаа шүү дээ. Тэр цэнхэр номыг яагаад яриад байгаа юм бэ гэдэг. Тэр гэрээнүүд бол тэр цэнхэр номонд байгаа. Бүх гэрээнүүд. Ерөөсөө ойлгоход холбоотой тэр бүх гэрээнүүд байгаа даа. Тэрнээс гадна гэрээнд тусгагдаагүй зүйлүүд тэр номон дотор байгаа байхгүй. Тэр нь юу гэдэг бэ гэхээр тухайн үеийн засгийн газрын бүх засгийн газруудын шийдвэрүүд тухайн үеийн улсын их хурлын бас бүх шийдвэрүүд тэгээ холбогдох төрийн байгууллагуудаа гарч ирсэн. Тэ Монгол улсын тухайн үеийн бас мөрдөгдөжсэн хууль эрхтэн бүх тайлбарууд нь тийч байгаа. Яг фактуудаараа баримтаараа. Тэгээ энэ цэнгэр ном одоо хэвлэгдээд удацсан байгаа. Нэлээд хэдэн жил болсон. Одоо хэвлэлтэнд гадуур ингэ зарагдж байгаа шүү дээ. Тэрийг аваад үзээд нөхдүүдийн ярьж байгааг тулгаад үзчихүүл их зүгээр байгаа. Ягаад тэгэхээр иргэн хүн бод жишээ тэр нөгөө улсын их хурлын архивыг очиж үзэх айгүй хэцүү байхгүй төвхтөө. Хүн болгоо очиж үзэж чадахгүй. За мэдээж сэтгүүлч нар нөгөө тэгээд бид ингээд ажил мэргийн ажлын онцлогоос хамаарат тэрийг очиж үзүүл боломж байдаг. За энэ бол нэг юм байгаа. Тэр тухайн сонсгол дээр бол баяр цогцол үнэхээр бухимдахаар байсан тий. Тэр олон хүмүүс бүгдээрээ тал талаас нь ямарч баримтгүйгээр хотлоо яриад эхэллээ. Тэ ямар ч шүүх хурал жишээ нь баримтаар л үнэлж шийдвэр гаргадаг. Түүнээс тэр уянгаа хайддаг үнэлэхгүй. Тэр хүн сайхан болтол тэр хүн сайхан сэтгэлтэй болох эсвэл амар өргөдмөр болох шүүх хурал шийдвэр гаргахгүй. Шүүх хурал юун дээр үнэлэх үү гэхээр баримттай үнэлсэн. Тэгэхээр тэр мөн үү биш үү? Зөрчил мөн үү биш үү? Энийг баримтаар л тогтооно. Тэгвэл бид нар яга баримтыг ингээ үгүйсгээд бид нэр ингээ хараагаад байгаа. Энд дээр нэг юм бодох цаг нь болчиход байна л да. Бидний хамгийн том алдаа энд байна. За дахиад нэг алдаа нь болохоор оюутгын гэрээг өөрийг нь засчулдаг гэрээ байхгүй.
Ер нь аль ямар ч гэрээг засч болдог. Гэрээний бус замаар засна гэдэг бол өөрөө газуурлахгүй. Гэрээний бус зарчмаар. Тэгээ энэний дараа юу болох вэ гэхээр хэрэв гэрээний оюутлын гэрээг ингээл гэрээний бус аргаар ингээд хүч хэрэглээд дайраад хөөгд гаргачих ингээд бодъё доо. Тэгээ Монгол улсад тийм кейс байдаг штеп. Тэ? Дорнодын мардан ураны уурхаа дээр ирсэн байсан ажиллаж байсан хан эсвэл тэ хилээ. Тэр компаниг одоо Канадын хөрөнгө оруулалтын компаниг Монголоос хууль бусаар хөөгөө гаргацсан штеп. Тэгээ нөгөө компани чинь Монголыг шүүхтэй 70 орчим сая доллараар гэрээний албантай төлөвлөсөн байхгүй. Дуудлага ирээд таслаад нууцлаарай. Тэгээ энэ гэрээ ингэж таслснаас үүдэлтэйгээр Монгол улсын гадаад нэр хүнд уннаа. Тэгээ энэ Рио Тинто Монголоос хөөгдөө гарчдаг юм бол бид нар хохирооч чадахгүй байхгүй. Яагаад тэгэхээр Рио Тинто гаргах юм бол Рио Тинто олон улсын шүүх гэдэг нь олон улсын шүүх төр хүссэн үсээгүй ялт байгуулчих. А бид нар гэрээний дагуу маргаан манай татаас үүсгэх юм бол бид нар ч гэсэн ялт байгуулах боломжтой шүү дээ. Тийм ээ. Хуулиараа бид нар тийм боломж нь байгаа. Одоо улсын эрх зүгээрч байгаа Монголд мөрдөж байгаа хууль эрх зүйн орчноор тийм боломж нь байгаа аахгүй. Тэгэхээр энэ зүйлүүд дээр бид нар Монголыг дэлхийгээс тасалчих юм бол за Рио Тинто бол хохирохгүй дээ. Шүүх хурлаар яваад Монголоос баахан торгуул алданг тавиулаад нөхдүүд юу ячна. Нөгөө талдаа өөрийнхөө мэдлийн хувьцааг зарна штэ. Гадаад зах зээлээр зарна. Энийг зархлаар яах юм? Хэн авах юм одоо боддоо. Барууныхан бол авахгүй штэ. Рио Тинто чадаагүй хахад Монголд одоо дахиад хөрөнгө оруулалтын цаашаа үйлчлүүлээд явна гэдэг итгэл өрсөнд байх уу? Хинт ч байхгүй. Энэ боломжгүй зүйл байхгүй. Тэгэхээр тэрийг Рио Тинто хинт зарах боломжтой. Хятадд зарна. Хятадд зарна. Тэгээ ер нь бол саяын оюу толгой ингээд энэ нээлттэй сонсоход болохын өмнө болсон хэд хэдэн процессуудыг нөхөө санаад ингээд одоо бодоод харъя. Оюун эрдэнэ засгийн газар унахад хамгийн том хөшүүрэг бол тэр мэдээж бэрийн гаргадаг цүнх мөнх тэр хүүгийн гаргадаг тансгалтай баг хэдэн тэрбумын тансгал гарсан шүү дээ. Энэ ганц хоёр цүнхний асуудал биш, ганц нэг машины асуудал биш. Баг тэрбум гарын төгрөгийн тансгал болчихсон юм. Өөрөөсөө богинохон хугацаанд 2-3 сарын хугацаанд тэгээ нэг 22-3 настай хүүхэд баг тэрбум төгрөгөөр тансгалсан. За энэ бол мэдээж цохилт болсон. Хамгийн чухал үндэслэл нь болохоор шүү дээ, тийм. Монголын төмөр зам компани нэр дээр байгуулагдсан цогц цэцгээс хам богд руу явсан хам богдод дамжаад одоо тэр гашуун цохотын богд руу явсан 250 км төмөр замын мухар төмөр замын хэл олоотын асуудлуудаас үүдэлтэй байхгүй. Тэгээд тэрийг дагаад асар том хулгаанууд ингэж явцсан байхгүй. Яг тэр мухар төмөр зам өөрөө 2-3 их найдын төмөр замын хулгай байгаа харагдаад байгаа. Тэгтэл тэр төмөр замыг хийхдээ хийсэн 37 тэр гэрээнүүд ил болсон чинь тэр нүүрсний үнийг $400 үнэтэй нүүрсийг $60 зарахтаа хулгай хийсэн нь ингээд харагдаж байгаа. За дээрэс нь яг энтэй зэрэгцээд ингэсэн тэр айгүй олон 10 хэдэн одоо аптекер байна шүү дээ, тийм. Тэр аптекерүүд чинь бүгдөө хулгай байна. Тэр аптекерүүдийн ихэнх нь бас одоо дахиад ил болоогүй байгаа. Дутуу байгаа. Тэгээд яг ингээ бүх гэрээнүүдийг тэр 44 их найд байдаас нь ингээ хөөгөө харахлаар чинь 100 орчим их найдын хулгай байхгүй. 100 их найд гэдэг чинь одоо 20 гаруй тэрбум доллар штэ. Монгол улсын эдийн засаг чинь 20 тэрбум. Наад чинь 100 их найдад тооцохлоор одоо өнөөдрийн үнэлгээгээр тооцохдоо 27.8 юу байгаа ч тэрбум долларын ингээд асуудал үүссэн байгаа ч тийм. Тэгээ энэ асуудлуудыг бид нар гарсны дараа нь нэг зэрэгцээд нэг юм болцсон байхгүй. Харбины гэрээ гарсан. Харбины гэрээ бол асар аюултай гэрээ. Энэ бол асар аюултай гэрээ. 16 жилийн хугацаанд Бүгд найрамд хотод ард улсын 100% төрийн өмчт компанитай байгуулсан энэ гэрээний дараа Монгол улсын төрийг, Монгол улсын засаглалыг Хятадын төрөөс удирдах боломжийн эрх зүйн орчныг үүсгэж байгаа байхгүй надад чинь. Даргалгаануудыг гаргаад ирж байна. Одоо эндээс нэг юм ойлгох хэрэгтэй байхгүй бүгдэнд нь. Харбины гэрээ бол эцсийн цэгийг тавьсан юм бол энэ аптек гэрээнүүд, энэ мухар төмөр замын хулгай, энэнийг дагаад явж исэн тэр олон нүүрсний хулгаанууд, энэ бүх зүйлээр харахад Хятадын нэг цөөхөн хідэн
За яг нарийнтаа бол бүр яг шоколад хэлэхэд бол 90-ний ганцхан 8-ачид Монгол улсын засгийн газрыг үддчихсэн бохгүй. Монгол улсын нэгсэндээ нүүрсний экспортыг энэ хүмүүс шийдчихдэг болсон. Дэлхийн зах зээлийн ханшаар бид нар нүүрс зарах тухай ойлголт байхгүй. Зүгээр хятадын нэг 90-ний ганцхан 8-ачид Монгол улсын засгийн газрыг үддэж байгаа чинь бид тийм орон зай байхгүй болсон бохгүй. Шууд утгаараа Монгол улсын уул уурхай хамгийн том орлогыг олох ёстой байсан нүүрсийг хятадууд атгачихсан. За тэгвэл хятадууд дахиад нэг юм атгацсан байт юм дэлхийд дээр. Энэ газрын ховор элемент гэхгүй. Газрын ховор элементийн одоо яг боловсруулсан ховор элементийг яг өнөөдрийн байдлаар зах зээл дээр борлуулагдж байгаа нийт бүтээгдэхүүний 90 орчим хүн хятад улсаас хамааралтай байхгүй. Энэ шууд утгаараа хятадууд өнөөдөр дэлхийн зах зээл дээр газрын ховор элементээр үнэхээр ноёлж байна. Үнэхээр ноёлж байна. Хятадын бол одоо нано технологийн хөгжил бол 7 мил наногийн тийм төвшин дээр байгаа. Дэлхий бол одоо 12 дээр очсон. 15 дахь сэрийг одоо үйлдвэрлэж байгаа. Гэхдээ энийг хийхэд бол газрын ховор элементээр явахгүй. Тийм. Дэлхийн одоо газрын ховор элементийн зах зээлийн атгаж байгаа нийт нөөцийг чинь 90% хятадд байдаг юм бол хятадын одоо хаана тэр уурхаанд байгаад байгаа юм бэ? Энэ хятадын өвөр Монголын баян нуурт гэдэг байхгүй. Тэгээ одоо ордс мордс гэдээ бид нар ярьдаг шүү дээ. Манай энэ гурван тисийн уршаа гэдэг байхгүй. За уучлаарай дахин дуудлага яриад таслаад байна. Би тэг дуудлага таслаад байгаа шүү. Дайваа тусах гэдэг. Тэгээд энэ өмнө говьд байдаг энэ баян нуурын уурхай бол одоо дэлхийн газрын ховор элементийн 90% тэнд байна. Албарлтын. Энэ бол 1960-ад оны технологиор анх байгуулагдсан. Одоо бол хөгжлийн түвшин бол нэлээд хоцрогдсон байгаа. Газрын ховор элементийн боловсруулалтын технологи одоо ойрын 10 жилийн дотор бол хятадын зах зээл бол маш хүчтэй унана. Газрын ховор элементэн дээр эдгээр өрсөлдөх чадвараа хамгийн багадаа ойрын 10 жилийн дотор бол 40%-аар алдна. Дэлхийд даяар газрын ховор элемент байхгүйдээ ингэж байгаа юм биш байгаа. Хамгийн гол нь хятадын хямдхан байсан бохгүй. Дээрэс нь боловсруулах технологийн хувьд бол хөгжил нь муу байсан. Одоо бол ондоо түвшин дээр гэж байна. Уул уурхай мэдээж бол байгаль орчинд бас нөлөөлөлтөө тодорхой түвшнээр. Гэхдээ 1960-ад оны үеийн технологи бол бүр хортой нөлөөлөл өндөртэй байсан. Тэгэхээр тэр үеэс үүдэлтэйгээр энэ дэлхийн зах зээл дээр энэ газрын ховор элементийн олборлт хайгуулт нэг боловсруулах технологи нь хөгжөөгүй хятадаас ингээ хамааралтай байдлаар орцсон байсан нь одоо өөрчлөгдөж байгаа. Тэгвэл энэ баян нуур гэдэг энэ өвөр Монголын нутагт болоод одоо Монгол угсаатангууд амьдардаг өвөр монголчууд бидний одоо яс цусны тасархаанууд амьдардаг. Хэрвээ Монгол улс газрын ховор элемент олборлоод энийг зах зээл дээр гаргаад зарахын тулд юу болох вэ гэхээр Монголд анхан шатны боловсруулалт хийгдэнэ хүсээгүй. Энийг хэлт дамнуулаад авч явах тээвэр логистикийн хувьд боломжгүй зүйл. Тэгэхээр энийг анхан шатны суурь боловсруулалтыг хийгээд явна гэхээр Монгол технологи суурьсан үйлдвэр баригдаж эхэлнэ. Ухаандаа хятадд байхгүй үйлдвэр баригдана. Хятадд одоохондоо тэр технологи нь байхгүй байхгүй. Тэгэхээр энэ зах зээлийг унгаахын тулд Хятадаас явуулж байгаа, Оросоос явуулж байгаа маш том нөлөөлөл явуулж байгаа. Шууд утгаараа. Энийг бид нар одоо олон талаас олж харах хэрэгтэй. Бидний энэ дэлхийтэйгээ холбох хамгийн их эрэлт хэрэгцээ болж байгаа зүйл бол энэ газрын ховор элементүүд, литиум. Дээрээс нь энэ зэс алтуул одоо биш болсон бохгүй, нүүрс биш болсон бохгүй. Зэс байхгүй. Зэсийн хэрэглээ одоо ингээд 11 мянган доллар руу орж ирнэ. Энэ 26 онд 12 мянган доллар давна. Удахгүй юу н урт хугацаанд зэсийн үн угаасаа доктортой өсөөр хагаад 25 мянган доллар болно. Тэгээ оюу толгой тэр гэрээнүүд дээр одоо энэ зэсийг нь би дахиад нэг юм өнцгийн сайн яригдаагүй нэг өнцгийг хилээдхий. Баяр цогт 3 удаа гэрээ ингээд ям занзын хөөцлөлтөд орохдоо 2 удаад нь сайжруулсан, 1 удаад нь алдсан, 3 удаад нь муужруулсан гэж яриад байгаа. Тэрэн дээр энэ Дубайн төлөвлөгөө гэрээ гэдээ яриад байгаа. Энэ гэрээ биш төлөвлөгөө байхгүй. Гэрээ гэдэг чинь бол
Өөрөө нөхцөл тэр гэрээний өмнөх гэрээний заалтуудыг ингээ өөрчилсөн тохиолдлуудыг гэрээж өмнөх гэрээний заалтуудыг нь өөрчлөхгүйгээр хийгээд байгаа юм дээр дубаан төлөвлөгөөнд болохоор хөрөнгө оруулалтын асуудал шийдсэн. Дубаан төлөвлөгөө хийгээгүй байсан бол юу болох вэ гэвэл тухайн үед Рио Тинто чинь Монгол улсын ашигт малтуудын хуулийн дээр заагдаагүй байсан заалтын дагуу өөрийнхөө хувийг хятадд зараад гаргаж ирсэн шүү дээ. Оросууд Эрдэнэ төвдрийг гаргахдаа зэсийн зах зээл муу байсан учраас гарсан юм. Эрдэнэ төвдрийн нөөц дуусчихсан учраас гарсан юм. Яг тэр шиг оюу толгой бас урт хугацаанд өгөөч нь айгүй хол байна. Хөрөнгө оруулалтаа нөхөх нь хол байна гэдэг үндсэн дээр Рио Тинто Монголд гаргаж яхад нь тэнийг гарах үндэслэл нь болохоор юу байсан гэхээр тухайн Алтан уугийн засгийн газар чинь 3 жилийн нэг дараа хитцсэн шүү дээ. Алтан ууг бол үнэхээр инээдтэй байлаа энэ саяын сонсголт дээр. Хамгийн хогийн шаар бол энэ нь Алтан ууг харагдж илээ. Энэ саяын босон сонсголт дээр Норвегийн Алтан ууг гэдэг хүн. Гэтэ яг боддоор бол энэ дубаан төлөвлөгөө хийгдэхгүйгээр оюу толгойтой уучраа олох ёстой байсан их мэдл нь Алтан уугт байсан. Гэтэ энэ хүн хийгээгүй. Гацаасан. Тэгээд Монгол улсыг энэ 3 дахь хөршийн бодлогоос нь салахгүйгээр авч үлдсэн болохоор дубаан төлөвлөгөөгийн хамгийн том үнц нь тэндээ байсан. За тэгээд тэр дубаан төлөвлөгөө хийж яхад эдийн засгийн тооцоолуудыг маш олон шатлбараар хийдэг байхгүй юу? Эдийн засгийн зээлийн одоо хөрөнгө оруулалт чинь бол зээл хөрөнгө оруулалт энэ янз янзаар хийж болдог. Тацуудыг хийж болдог. Янз янзаар хийдэг. Тэгээд Монгол улсын энэ улс төрийн нөхцөл байдлаас үүдээд энэ зээлийн шугамар хийнэ гэдэг саналыг Рио Тинто тэр тухайн үед өөрийнх нь давуу талыг ашиглаж байгаа байхгүй юу. Тэр давуу тал нь юу гэсэн гэхээр Монголын засгийн газар сул тал нь болохоор зэсийн үнэ унчсан хөрөнгө оруулалтын орчин бүтэхгүй байсан учраас Монголын засгийн газар тухайн үед давуу тал нь болж чадаагүй. Тэнгүүд нөхдүүд тэрнгөөрөө шантаачлах ч юм уу тэр давуу талаа ашиглаж хагаад дубаан төлөвлөгөө хийхдээ энэ зээлийн нөхцөлийг оруулж ирсэн. Гэхдээ тэр зээлийн эргэн төлөлтөд юм хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хугацаа хойшлогдсон гэдэг нэг хүмүүсийг бодлуулаад яриад байгаа нэг аюул тум маргаантай сэдвийг сая яг дэлгэрэнгүй ярих гэсэн баярчтай яриаг удаа дараа таслаад яриулахгүй лээ. Хорлонтойгоор. Ер нь бол шүү дээ хувь хүн зээл авах юм бол та зээлээ авахдаа бизнесийн орлого чинь тэр зээлээ нөхөн төлөх чадвартай авах юм бол та хугацаантай төлнө. Хэрвээ чадваргүй авах юм бол та хүүгээл төлөөд явна. Нэгсэндээ үндсэн төлөлтөд хойшлуулад явна. Үндсэн төлөлт хойшлуулахлаар зээлийн чинь төлөлт нь нэмэгдээд идэг байхгүй, өсөд идэг байхгүй. Зүгээр хамгийн энгийнээр яхад 20 жилийн хугацаанд авсан ипотекийн зээлээ та яг хугацаанд төлөх юм бол 20 жилдээ төлөхдөө ямар хэмжээгээр өсөлттэй вэ? Тэгээ анхны авсан зээлийн чинь за 30 сая байлаа гэхэд та 20 жилийн хугацаанд 35 юм уу 40 сая төгрөг болгож төлж байгаа. Энийг хугацаанд төлөх юм бол төлж байгаа. Хэрвээ хугацаа хэтрүүлээд байх юм бол тэр чинь нөө 35 сая биш 40 сая биш 50 сая 60 сая 70 сая болоод хугацаа нь уртцыг хэлээд байгаа байхгүй. Яг энэ нөхцөл чинь юу гэсэн үг вэ гэхээр тухайн тооцоо судалгаагаар оюу толгой зэсийн ханш $4,800 орох юм бол тэгээ нэг тонн $4,800 ирэх юм бол оюу толгой за баланс өрдөг байхгүй. Нэгсэндээ ашиггүй ажиллах байхгүй. Ашиггүй алдагдaltaгүй ажиллана. $4,700 болох юм бол алдагдaltaй ажиллана. $3,800 болсон байсан шүү дээ. Нэг тонн зэсийн ханш $3,700 болтлоо болсон. $3,800 болсон байсан. Тэр үед Оросууд Монголоос гарч ирсэн бохгүй юу? Энийг бодох ёстой. Хэрвээ та нар Оросуудыгаа тэнэг гэж бодоод байгаа бол үгүй шүү дээ. Биднээс илүү бас ухаантай байхгүй юу? Бид нар тэдний төвшөнд боддог байх ёстой. Тэдний төвшөнд ойлгодог байх ёстой. Эрдэнэ төвлөр өөрөө $5,000 дээр байхад за балансаа барьдаг. Оюу толгой $4,800 дээр байхад за балансаа барьдаг. Гэхдээ оюу толгойд хөрөнгө оруулалт хийж байгаа үе нь шүү дээ. Эрдэнэ төвлөр хөрөнгө оруулалтаа хийгээд дууссан байсан үе. Тэгээд бас тэрийг нь олон талаас нь бодох хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн байдлаар зэсийн ханш $9,000 давцсан явж байгаа. Ер нь бол доктортой $8,000 дээшигээ байна. Одоо ингээд 26 оны төлөв ингээд одоо эрх чиглэлийн юмнууд ингээд гарцсан байгаа. Урьдчилсан фьючерсийн ханшууд ингээд хийж байгаа худалдаануудыг ингээд харахаар ер нь бол $11,000 баталгаатай давах юм байна гэдэг тооцоол байгаа байхгүй. Тэгэхээр зэсийн ханш ингээд өсөв өндөр өгөөжтэй болоод ирэхлээр яах вэ гэхээр нөгөө зээлээ хурдан төлнө. Таач гэсэн тэгнэ.
та нөгөө 40 жилийн хугацаанд авсан ипотекийн зээлээ өөрөө чи орлого нэмэгдэх юм бол хурдан төлөөд дуусчихна. Юу гэж тэнд өндөр хүү төлөөд хугацаагаа сунгаад илүү их алдаг төлөхийг бодох юм тийм ээ. Тэгэхээр тэр зэсийн хааш унтсан байх үед хийж байгаа тооцоолол зэсийн хаашийн өсөлтийн төрөл бүрийн диаграмуудыг гаргаж байгаад хийсэн тооцоолол байдаг аа. Тэгээ тэрэн дээрээс тэр 39 он 37 он тэгээд янз янзын тоонууд гардаг. А тэгвэл яг бодитоор одоо жишээ нь Монгол улсын 34 он ногдох тэр 2.5 тэрбум долларын үр зээл бол байхгүй. Энэ байхгүй. Гэхдээ бид нар 2.4 тэрбум долларын зээлийг байхгүй болгохдоо тэгээ Монголын засгийн газарт оногдох зээлийн хэмжээ шүү дээ тий. Эд хөрөнгө оруулалтын оруулж байгаа зээлийн хэмжээг тохирохдоо бид нар энэ хүүгийн зөрүүн дээр гарч байгаа энэ одоо яригадаад байгаа энэ алдагдлын төвшин тухайн үед зохицуулаад шийдэх боломж гарч байсан. Тэрийг оюун үндэсний засгийн газар хийгээгүй. Гэхдээ тэрийг хийх ёстой байсан хүн ухаандаа уул уурхай яамны төрийн нарийн биш дид сайд байсан Бат найрамд өөрөө байхгүй юу? Бат найрамд тухайн үед Монгол улсын уул уурхай яамны дид сайд хийж явахдаа энэ оюутлогын хилцээрийг хийх ёстой байсан хүн байхгүй юу? Яг тэрийг нөхрийг уул уурхай яамн дээр ажиллаж байх үед оюутлогын хилцээр хийгдэггүй. Яг хугацаанд гэрээнд заасан хугацааны дагуу. Одоо өнөөдөр Монгол улсын засгийн газар Зандан шатрын тэргүүлж байгаа засгийн газарт энэ хугацаанд нь багтаад дандан ям одоо хугацаанд дуусгаж байгаа шүү дээ. Тэр гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг хийгээд хоёр талдаа ингээд тохирчоод гэрээгээ засах боломж байгаа. Засах ёстой. Тэгээд зэсийн ханшины үн өсөх тусам оюутлогын ашиг орлого нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр үр зээл нь дуусна. Анхны оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөн. Тэгээд цаашдаа тэр өгөөж гэдэг асуудал руу орноо. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөөгүй байхад яг л та нар өгөөж нэхэд хэрэглээд ойрлоод тэр даваас хөрөнгө худлаа ярианд итгээд тэр хиний Бат найрамдлын худлаа гүжирдэг итгээд гэдгийг оюу толгой хайгуул хийж эхлэхтээсээ эхлээд татвар төлсөн Монголд. Хайгуулаа хийж явахдаа ил урхан бүтээн байгуулалт хийж явахдаа татвар төлжсэн. Одоо ч татвар төлж байгаа. 2024 оны байдлаар 2010 оноос эхлээд 2024 оны байдлаар Монгол улсад төлсөн татврын хэмжээ нь 5.3 тэрбум доллар байгаа. Тэгвэл 2024 оны 4-р сард 5-р сард ч тий 70 ухаан бүтээн байгуулалтын нэгсэндээ дубаан төлөвлөгөө зүг байсны хүчинд туу цайжлаад оюун эрдэмтэн тэр очиж тий огцоргохоо өмнө туу цайжлаад 70 ухаан нээлтийг хийсэн шүү дээ. 70 ухаан бүтээн байгуулалт буруу байсан бол яахлаар тэгвэл оюун эрдэмтэн чинь гарал цэцрууд байгаа. Тэгээд туу цайжлаад байгаа. Тэгээд тэр логикуудаа бас нөхөж бодож санах хэрэгтэй. Одоо 25 оны жилийн эцсийн тайлан гарч ирэхлээр эднэрийн татвар төлөлт ямар хэмжээнд гарч ирэх вэ? Анх удаа ингээд бүтэн сэтгэлээр одоо ажиллаж эхлэх гэж байгаа чинь 26 онд. 2026 оны эхлээд бүтэн ингээд хүчин чадал руугаа ингээд орж ирнэ. Гэхдээ бүтэн хүчин чадал руугаа орохдоо жил болгон үйлдвэрлэлийн хүчин чадлууд нь өснө. Ил уурхай бол одоо нэг дадуурхай анхныхаа ингээд тушаалтын олборлолтууд дээр явж байхдаа 700 мянган тонн зэсийн баяжуул боловсруулаад ирсэн. Одоо энэ бараг сая тонн руу орно. Энэ сая тонноор 50-60 жилээр доктортой ажиллана. Эрдэнэт үйлдвэр бол одоо 500 орчим мянган тонн руу орж иж. Тэгээд сайн энэ дээр нэг тоо зураг хараараа. Чилиг дэлхийн зах зээл дээр хамгийн их зэсийн баяжууд үйлдвэрлэдэг улс гэж бүгдээрээ мэдж байгаа. Энэ чинь жилдээ 27 сая тонн зэсийн баяжууд үйлдвэрлэх тухай яригдж байгаа асуудал шүү дээ. Монгол одоо 1.5 сая тонн зэсийн баяжууд үйлдвэрлэдэг тухайар орж иж байгаа. Ялгааг нь тэндээс олж харах хэрэгтэй байхгүй юу? Чилийн үйлдвэрлэлүүд буухлаарэ 20 сая тонноос буурч үзээгүй. Нэг жилд үйлдвэрлэдэг зэсийн баяжуулын хэмжээ 20 сая тонноос бууж байгааг байхгүй юу? Дандаа өсөж байгаа. Тэгээд зардлын өсөлт мөнгө угаалт талаар энэ гэрээний заалтуудыг хийх үүрэг нь харин би сая хэлсэн байхгүй чойжова. Энэ чиний асууж байгаа маш зөв. Дандаа хийвэл болоод байдаг юм. Энэ бол засах ёстой зүйл мөн үгүй мөн. Гэрээгээ засах ёстой. Бярдад засах болохгүй, гүжилдэж засах болохгүй. Ийм алдаа гараад байна. Энийгээ засъя гэдэг саналыг Монголын засгийн газар оруулаад засах боломж нь бол байгаа. Гэхдээ тэр засах ёстой ажлаа энэ 2019 онд
Энэ Батнайрамд гэдэг энэ Баачка чинь сая одоо сонсголыг өдөрдөж байгаа. Энэ чинь өөрөө Монгол улсын уудуурхай яамны дэд сайд байхдаа хийгээг байхгүй юу? Тэгээ яриад исэн хүртлээс яга хийгээгүй. Одоо тэгээд сэвэдэх юм. Өөрөөхөө хийгээгүй ажлыг олон нүд тараагаад тэрүүгээр хүмүүсийг хуурам эхлэв дээ шүү дээ. Энэ хүн хийх ёстой байсан бохгүй юу? Тэр хүний хийх ёстой ажил. Тэг зардлын хэтрэлтүүд одоо бидний толгой дотор байдаг энэ техник эдийн засгийн үндэслэл гэдэг социализмын үеийн улбаатай энэ тооцоодын боддог аргачлалууд бас их айгүй хоцрогдсон байдаг. Энийг бас олон улсын жишгт нь аваачих хэрэгтэй. Тэгээ тэрний бас ингээ хэрүүл маргаад зөрчлүүд бас энэ дунд нь яваад байдаг. Тэгээ энд одоо ингээд нариндаа ингээд маш энгийнээр тайлбарлах гэдэг шүү дээ, тий. Зөвлөлт холбоот улсын үед хайгуулын ажлын стандарт гэж байдаг байхгүй, хайгуулын өрнөдлийг нөөцийн батлах стандарт гэж байгаа. Тэр өнөөдөр Монгол улсын ашигт болтнуудын уудуурхай яамны барьж байгаа гол ингээд бодлогоороо явж байгаа. Тэгвэл өнөөдрийн тэр хуучин зөвлөлт холбоот улсын үлдэгдэл Оросын холбооны улс чинь өнөөдөр барууны стандартаар явж байгаа шүү дээ. Тэгтэл бид нар зөвлөлтийн стандартаар явж байгаа. Тэгтэл тэр стандартаар гаргаж ирсэн тооцоолол маань олон улсын хөрөнгийн биечлэр гардаг тооцоололтны стандартуудтай зөрчилддөг байхгүй. Тийм учраас тэрнээс дагаж гарч ирдэг техник эдийн засгийн үндэслэл тооцоололтууд дандаа зөрчилддөг. Зард хэвтэж болдог ийм хөрөнгө оруулалтын асуудлууд хөдөлж болдог. Жишээ нь тэр одоо яг зард хэвтээс хамгийн чухал ихтгэлтэй юм чинь тэр Дубан хэлдвэний дараа явж байхдаа далдуурхай одоо энэ блокклон олборлох технологи гэж яригдаад байдаг. Бүгд сонсцсон байгаа. Тэгээ энэ технологи болохоор одоо ерөөсөө дэлхийд дээр 4 газар ашиглаж байгааг нэг нь оюутлах байхгүй. Тэгээ энийг блокклон олборлох тэр далдуурхай тэг 1500, 1800, 2000 метрийн гүнд одоо олбортыг ингээ боловсруулаад дэшээ гаргаж ирэхдээ огт аюулгүйгээр гаргаж ирдэг. Гэтэ дээрээс нь тэр өдрийн баяжмалдах эрдэсийг 98% боловсруулдаг энэ технологиг эзэмшиж байгаа газар нь энэ Rio Tinto энэ юу ч нөхгүй. Red Pat ч нөхгүй. Тэгээд энэ баяжуулалтын тэр нөгөө энэ Rio Tinto-гийн туслах үйлчлэж байгаа энэ компаниуд дэлхийн нэгсэндээ номер 1 өнөөдөр одоо дэлхийд ингээд танигдаад ашиглагдж байгаа хамгийн шилдэг технологи энд ашиглагдж байгаа байхгүй. Тэгээ энэ зөвлөдүүдийг бид нар ойлгоод хараад ингээд явхад өнөөдөр үнэхээр туршлага дутаад мэдэхгүй те ингээд учирж байгаа асуудал зөндөө байгаа. За тэгээд нэг чухал зүйлийг одоо эцэст нь хилээд лайваа өндөрлөө. Тэгээ та нар маань одоо нэг удаа сайхан бүгдээ нэг сайхан шеэр өгдөг чи. Би бас нэг уриалж байгаа. Гэтэ энэ дээр одоо юу хэлэх чинь гэхээр уг нь бид нар шүү дээ тий. Тэгээ оюут толгой хөрөнгө оруулалт ирэхийн өмнө Монгол улсын эдийн засаг ямар байснаа нэг удаа саная. За тэрний өмнө ер нь бол 1990 оноос хойш Монгол улсын эдийн засаг ямар байснаа нэг дахиад бүгдээрээ санацгаая. 1996 онд 92 онд заяа Монгол улсын эдийн засаг 200 сая доллар байсан. Монгол улсын эдийн засаг 92 онд 200 сая доллар байсан. 1996 онд Монгол улсын эдийн засаг 400 сая доллар байсан. Гэхдээ 2000 онд 2 тэрбум доллар давсан Монгол улсын эдийн засаг. 4 жилийн дотор Монгол улсын эдийн засаг тийм хурдтай хэлсэн нэг удаа 3-4 дахин хэлсэн. 5 дахин хэлсэн тий. Энэ бол Монголын түүхэнд анхны хамгийн том шийдэл байсан. Тэрний өмнө бол одоо Монгол улс чинь гиперинфляцтай байсан шүү дээ. 96 онд одоо инх сайхны засгийн газрын гарч ирэхэд тий их хэмсэл гэж байгуулагдаад анхны тэр том засгийн газар ялт байгуулаад гарч ирэхэд Монгол улсын эдийн засаг гиперинфляцтайсэн. 350% давдаг болсон. Өнөөдөр цалин олгоод маргааш бүх юмны үнэ өсдөг. Тийм амьдрал байсан. Ерөөсө бүх асуудал яг өнөөдрийн Венесуэл шиг байсан байхгүй. Тэр үед Монгол улсын эдийн засгт нэг өөрчлөлт болохыг тэрийг нэг сайхны инх сайхан хийсэн. Одоо сайн санах юм бол 1996 онд гайлын албан агч хинч болж ирсэн. 1996-аас 2000 оны хооронд Монгол улсын түүхэнд хамгийн бага татвартай хамгийн алтан үе эхэлж ирсэн. Өнөөдрийн тэр Аргентины хавар милээ гэдэг энэ барууны улс төрч гэдэг тийм Аргентины авилгалыг одоо бууруулж байгаа. Аргентины инфляцийг бууруулж, Аргентинд эдийн засгийн өсөлтийг авчирч аюу огцом авчирч байгаа.
Яг энэ цэцгэлийг Монголд хийсэн байхгүй юу? Эдийн засгийн хувьд, нийгмийн хувьд 96-аас 2000 оны хувьд хоорондоо шүү дээ, хамгийн бага татвартай байсан үе. Гайлын татвар шууд тэг болгож ирсэн. Гайлын татварыг тэг болгоход улсынхаа төсвийг яаж бүрдүүлэх гээд байгаа юм бэ гэж бүгд ингэ сайхан гуураад байрж ирсэн. Эдийн засаг дэлгэнгүүд даадах чинь тэгээ аж ахуйн нэгжийн татвар чинь өсөд гараад ирдэг юм аа. Битгий санаа зов. Манай эдийн засаг тэлнэ та нар харж байгаа юм. Тэлсэн бохгүй. Тэгээ хамгийн бага татвартай хамгийн таатай орчинд юу болсон гэхээр төрийн албан хаагч хинч шурдаг бохгүй. Үн цэнгүй болдог. Тэнд авилга өгөх ямар шаардлагагүй болдог. Тэг гайлд ажиллах дуртай хүн байгаагүй шүү дээ. Одоо та нар ингэж харалтаа өнөөдөр гайлын татвар ямар амар болчихсон. Зүгээр захын нэг хүн ингэж гэр бүлдээ гадаадаас ингэж нэг жижигхэн бараа явуулахад 2 юм уу 3 хосыг явуулахад энийг шууд дээрэмдэж байгаа шүү дээ. Дээрмийн байгууллага учраас гайл чинь битүү хулгай дэрэм гарч байгаа. Тэр гайлын холбогдолтой хүмүүс тэр Монгол Ардын намын өдөртөх албаны хүмүүсийн бүх ах トゥ хамаатан садан дандаа ойр дотны холбооны хүмүүс. Монгол улсыг бүр зүгээр л шимэгч хохошиг иддэг болгосон. Энэ санаатай юм хийж байгаа. За тэгээд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар тэгээд энэ бусад ингээд татварууд энэ нөөт мөө тэгээд бүх татваруудаа явуулах хамгийн бага татвар хувь хүн дээр очиж байгаа 48% байна. Аж ахуйн нэгж дээр очиж байгаа чинь 56% дээр очиж. Тэрийг давцсан явж байна. Ийм татварын орчинд ийм өндөр хүүтэй зээл аваад тэгэд ийм их төрийн хамааралтай авилгалтай нийгмийг эдгээр санаатай хийгээд байгаа маа. Энийг ингэж хийснийхэн горонд эдгээр штэ тий. Манкурт мулгуу тий мэдээлэлээс хол сул дорой тий хүчин мөхс ийм хүчингүү номоо тийм ард түмнийг үйлдвэрлэж байгаа. Нэгсэндээ социализмын үед бол зөвлөлтгүй бүтээж хагаад дарангуулын нийгмийг удирддаг гэсэн бохоггүй юу? Дарангуулын нийгмийг удирдах энэ авилгач чинь өөрсдөө тэр нийгэмд амьдрдгийг амьд үлддэг бохоггүй юу? Тэр хөрөнгөө баталгаажтай авч үлддэг. Тийм учраас эдгээр чинь их мэдлийг төвлөрүүлээд байсан. Тийм учраас энийг нь дагаад асар их авилгал гараад ирсэн. Тэр авилгалын схем мөнхийн өгжихгүй бол тэр нь өөрөө задарч ундаг. Ийм л зүй тогтолтой. Монголд одоо яг тэр зүй тогтлоор нь эдгээр сүүлийн 6 жил зөвхөн хулгай ярьлаа шүү дээ. Зүгээр л хулгай ярьлаа шүү дээ. Тэгэхээр иргэн хүнд энд бизнес хийж болохоо байсан. 8 хийж болохоо байсан. Тэг гадаадаас бараа авчиж зарж чадхаа байсан. Одоо Монголд ингээд бэлэн мөнгөөр хоорондоо арилжаа хийдэг асуудал бараг дуусчихэв. Бүгд бартерын систем рүү орсон. Бартерын систем бөөн заллингууд болж байна. За дээрээс нь та нар ингээд сайн анзаарах юм бол тий заллин мэхлэгч нар ялж авчдаг болсон бохгүй яг энэ авилгач их мэдлэгийн гэмт хэрэгтэнтэй адилхан. Миний хуулиар бас тийм болгосон. Тэгсэн мөртөөсөө тэр цаан чинь зүгээр энгийн ахын гэмт хэрэг зөрчлүүд асар хүнд ялтаа болсон. Зүгээр иргэнд очдог ялан хим хэмжээ чинь бүр амар хүнд болцсон байгаа шүү дээ. Энэ нийгмийг устгах технологи иргэднийг нийгэмдээ итгэх итгэлийн устгадаг технологи. Энэ технологиор дарангуулыг бий болгодог. Энэ технологийн дараа хүмүүс хүчрхэг өдөрдөгч хайж эхэлдэг. Бүгд адилхан луу ирчих юм байна. Биднэрт хүчтэй өдөрдөгч хэрэгтэй байна гэж ярьж эхэлдэг байхгүй. Тэгээ яг ийм юм руу явуулсан. Тэгээ энэ юм руугаа явуулж байгаа эдгээр өөрсдийнхөө хийж байгаа энэ балаа хулгай дэрмээсээ болоод өөрсдөө Монгол Ардын намын удирдлагууд анхандаа бол энэ Оросын Кремлийн шууд даалгавар гүйцэтгэдэг байсан. Эдний энэ хийдэг байсан нийгмийг устгах технологиг Оросууд хийж хэрэгжүүлдэг, яг тэрийг ашигладаг байсан. Оросын Кремлээс удирдуулдаг байсан бол одоо өөрсдөө тэр нөгөө асар их том хулгай дэрмээ энэ хятадын зах зээл дээр хийсрэгээ тэнд очиж барьцаанд орсон байна надуулчаа. Битүү тэр жигтэй торн орцсон байна. Монголын энэ Монгол Ардын намын удирдлагуудын бүх үрийн сүлжээ тэнд байна. Дээрээс нь өнөөдөр хятад улс яг шууд утгаараа Оросын улбооны улсын цорын ганц хамтрагч нь. Өнөөдөр Оросын энэ дайны технологи цуурласан электроникийн технологийн бүтээгдэхүүнүүдийг хятадууд өгж байгаа нь үнэн. Тэрийг авахын тулд Оросууд хятадуудын өмнө толгой бүхийж байгаа. Арга ивийг олж байгаа. Хамгийн хямдхан үнээр нефтээ борлуулж байна. Хамгийн хямдхан үнээр нүүрсээ зарж байна. Хамгийн хямдхан үнээр бүх металлургаа зарж байгаа. Тэрнийхээ хүчинд нэг жоохон цэрэг зэвсгийнхаа ямыг авж байна. Тэгвэл
Яг одоо Монгол дээр нэг түүхэн нэг сонин жил уучлаарай Монголд нэг юм болсон байдаг байхгүй юу? 3 улсын хилцээр гээд нэг болсон. Гэхдээ сүүлдээ тухайн үеийн Монгол улсын төлөөлж орж исэн Богд хааны засгийн газрын төлөөний гишүүдээр бадам дорж намнан сүрэн гэдэг энэ манай Монголын шилдэгүүдийг хор өгж алчаад тусдаа ингээд бид нар хийсэн. Тэгээ Монгол улсыг Оросууд Хятадд автономи засаглалтаа болгоод өчгсөн бохгүй. Одоо тэгвэл өнөөдрийн Кремлийн Путиний засгийн газар дуудлага гэдэг. Сүүлийн 3-4 сарын турш болсон Монголын улс төрд болж байгаа өөр амьсгал дотор болж байгаа атмосферуудыг хараад үзэхлээр энэ Орос Хятад хоёр хоорондоо дийл хийсэн байна. Дийл хийхдээ энэ Монголд байгаа энэ өрийн хавханд орцсон байгаа улс төрчдийг ашиглаж байна. Яг тийм зүйл болоод байна. Одоо Монголоос энэ барууны хөрөнгө оруулалтыг гаргаад явуулах юм бол Хятад орж ирнэ. Хятад Монголын нүүрсийг эзэмшин, алтыг эзэмшин, газрын ховор эзэмшин, элементийг эзэмшин, улс төрчдийг нь өдөрдөн, засгийн газрын өдөрдөн. Тэгээ ингээд Монгол улс Хятадын хараат бодолд орох бүх суурин тавигдсан байна. Наад процесс чинь болсон бүх процессыг. Зүгээр энэ дээр энгийнээр харахад тийм хар армийн фэйсбүүкуудын сошиалын хар армийн троллуудын армийн галзуурл итгэвчл сая нэг сар орчим амар итгэвчтэйсэн. Эдгээр ямар үед итгэвчтэй болдгийг сайн санах хэрэгтэй. Оюун эрднийг огцруулах 3 удаа том жигсаал болоод 3 дахь жигсаал дээр нь огцруулсан байхгүй. Анхны 2 жигсаал нь бас ингээд оюун эрднийг эсэргүүцэж гарч ирсэн олон мянган залуучуудыг зогсохдоо энэ хар армаа ашигласан тэр технологи нь хүчтэй үйлчилсэн. Тэгээд дараа нь тэр нэрсийг зарлал эсвэл ажиллаа хий гэдэг ингээд жагсаал нь ингээ хуурж исэн. Сүүлд бол огцрох амархан жагсаал тэр золоор тэр залуучууд үнэхээр мэдлэгтэй чадвартай байсан учраас 50 замаар огцруулж чадсан. Тэр үед энэ сошиалын хараа аримч нэг ойролцоогоор 50-60 мянган орчим хандлт хийдэг байхгүй юу? Ойролцоогоор шүү. Доктортойгоор. За тэгээд сайн санах юм бол тэр чинь 90 мянга 100 мянга гэдэг гараад ирэхлээр бид чинь Вьетнамын ахын дүрстэй болчтой тий. Тэр нэг шинэ жилийн юм уу тэргээл Филиппин, Камбож баахан гадаадын шигтэй нөхдүүд орж ирэл монголоор бичиж ундаг штэ. Энэ бол зохион байгуулалтын хэдэг технологи аргачлал. Энэ бол хот фармын технологиуд. Тэгээд ийм мэдээллийн орон зайгаар дамжиж хүмүүсийн тархитгаа угаадаг энэ системтэй ажлууд сая итгэвчж байна. Яг дахиад. Энэ яг хэсэг ингээд нам жин дарагдсан байж байгаа. Бүх сая санах юм бол Монгол Ардын намын сая хоорондоо ингээд их мэдлийн тулдаан болж штэ тий. Тэр үед бол энэ хар харин баг ажиллаг байхгүй юу ч хийгээгүй. Тэрэн дээр бол зүгээр яг манай энэ сошиал дээр ингээд итгэвтэй байдаг манай ингээ овоо эрүүл саруулаар хардаг хорвоо ертөнцийг хардаг хүмүүс маань зандан шатрын талд ороод Батүмрийн инх хоёр гээд туйлзун сайд болоход нь тэр хүнд итгэл өмчт өгсөн байхгүй юу. Тэ хорыг хороор дарна гээд Батүмрийг туйлын шудраг хүн энэ ингээд гоё болгоно гэдэг амар итгэсэн хууртцсан. Гэтэ энэ бол хуурталт нь баг 6-7 дахь удаагийн хууртал. За ер нь бол 1990 оноос хойш гээд тооцох юм бол айгүй олон удаагийн хуурталтай нэг нь. Удаа дараа л хууртдаг, арчсан намч хууртдаг, бусад хүмүүс нь хууртдаг, нийгэм тэрээр хууртдаг. Одоо бид ч гэсэн бид нар хууртаж байна. Мөрсний сонсголоорч хууртаад өнгөрсөн, хөгжлийн банкны сонсголоорч хууртсан. Одоо энэ оюутлахын сонсголоорч хууртаж байна. Сая Зандны шатар амар өсгөлгөөний тулааны ард хөрс өхийн асуудлууд явагдаж байсан. Тэрэн дээр ч бид нар хууртлаа. Одоо бол Монгол Ардын нам ямар ч нүүрсний хулгайчийг яг боддоор гаргаж ирэхгүй. Зүгээр нэг туг дахих нэг хэдэн уцсан хөвгөлтөөнүүд нь бэлэн байж байгаа. Тэднээс ганц нэг нь ингээд 1 2 3 4 жилийн ял аваад дахиад нэг хэдэн хүн нэг уламжлалт болсон 40 саяараа торгуулад судраад үлдэнэ. Хулгай орон зай салахгүй. Хулгайг засах бодлого хийж хийгээгүй, хийхгүй. Хамгийн аюултай юм нь яаралтай энэ Зандны шатрын засгийн газрыг огцруулах шаардлагатай нүүр тулах юм шиг байна. Ялангуяа оюутлахын хилцээрийг амжилттай хийхгүй эдний засгийн газрыг яаралтай огцруул. Өөр сонголт байхгүй болж. Тэгэхгүй энэ залгаад над чинь Рио Тинтог дахиад 2 удаа муу ихэд Монголоос хөөж гарах нь шүү дээ. Сайн санаарай. Сайн бодороо бид нар. Ер нь бол одоо гадаадын хөрөнгө оруулалтыг хомсон
Монголыг дэлхийдээ холбогдсон бүх хууль эрх зүйн орчнуудыг устгацсан байгаа шүү дээ наа. Коммунистууд ч тэгээ орчин цагийн коммунистууд ч хөрөнгө мөнгөтэй байдаг байхгүй. Дээрэн чин шиг. Тэгэд эдний хийж байгаа үйлдэлүүд нь коммунист болгож уг хүн чанар нь бол коммунист биш л дээ дээрэмчингүүд байхгүй. Монгол ардын нам бол нам биш. Улс төрийн байгууллага биш. Дээрэмчдийн бүлэг. Энийг тэрүүгээр нь хүлээж авч ойлгох ёстой. Монгол ардын намын одоо энэ засаглалыг тэргүүлээ явж байгаа хүмүүс намаа тэргүүлээ явж байгаа хүмүүс Халтмаагийн Баттулга тэрний иргэн тойрны хүмүүс бүгдээрээ барьцаанд байгаа. Гадаадын барьцаанд байгаа шүү. Яагаад ийм улаан цай Монголын эрх ашигын эсрэг ингэж яваад ингэж эдгээр бодхоос өөр сонголт үлдээгүй. Асар олон гэмтэргүүд байгаа, асар олон хулгай дээрм байгаа. Тэгээ энэ хулгай дээрмийг зэгцлэх нэг бодлого оржихгүй гоцтой. Тэгэд одоо ингэж лайваа өндөрлөө. Ачлан намынхаа улс орноо бодлогын төвшөнд бодоо, бодлогын төвшөнд хараа. Бодлогын төвшөнд ярьж байгаа цөөхөн хүн байна. Стратеги тооцож байгаа манай ачлан нам цөөхөн үнэхээр цөөхөн хүн байна. Харамсалтай цөөхөн хүн байна. Бид нар энэ ачлан намынхаа туг сүлдийг хамгаалаагүйгээсээ болоод Монголын нийгмээ устгуулсан шүү. Тэр даваа дуржин гам болт гэдэг хүнийг хамгаалаагүй шүү. Минцайхны инксайхан гэдэг хүнийг хамгаалаагүй шүү. Тэр Эрдэнэ Батүл гэдэг хүнийг хамгаалаагүй шүү. Одоо өнөөдрийн цахиагийн эднүүд орж идэг хүнийг хамгаалаагүй шүү. Энэ хүмүүс стратеги хийсэн юм аа. Энэ хүмүүс Монголын улсын эдийн засгийг эдгэр босгож ирсэн. Ямар ч коммунист босгоогүй. Одоо өнөөдөр та нар Тэмүүжин лүгөө дайрж байгаа. Бүгдээрээ нийлээд Тэмүүжингийн ярьж байгааг ойлгоогүй. Тэмүүжин дандаа философи яриад байна. Дандаа бодлого яриад байна. Өнөөдөр баяр цогцтой чин тэр яриад байгаа сонсголтоор ярьж байгаа зүйлүүд чинь дандаа бодлого ярьсан шүү дээ. Баримтат дээр тулгуурсан бодлого ярьж байна. Одоо эднийг хамгаал. Үгснээ хийгээд дуугаа байгаад байгаа битгчин царайлчид надад юу оногдох вэ гэд гордод ясгарч нохоо шиг хараа суугаад байдаг юм уу? Тэр Арчсан намын 42-ийн гишүүн байгаа. Тэрнээс чинь 7-8 Халтмаагийн Баттулгын боол байгаа л та. Тэднийг хаял та. Тэгээ зайлан л үсттэй тэдэргүй болно шүү дээ. Монгол Арчсан намын одоо шинээр байгуулагдаж байгаа тий үндэсний бодлогын хорооны гишүүдээ үнэт зүйлээ ойлгоо. Нийгэм үнэт зүйл дээр явдгийн. Арчсан нам үнэт зүйлтэй дээр явах ёстой. Хэрвээ үнэт зүйлийн эсрэг үндсэн санааны эсрэг бүгднийг явуул. Тэр Фортунагийн охин жаргалан гэдэг өмнө дөндөө дуугаар төвчдөг байсан. Гэхдээ яг тэгэж төвчж байгаа олон хүмүүс байгаа шүү. Манай од гүлүүг дотор ч дөндөө байгаа. Би баярмаатаа баярлалдаг. Тэр тулгт мулгт гэдэг нэг сайхан прагматикуд байна штэ. Ирээдүйн оптимистууд болох байхгүй балиар бэлтгэчингүүд. Прагматикуд бол өөртөө ашигтай бол үдэл санаагаа худалдана. Хажуудахтай айзаа худалдана. Яг алтуу их шиг, норын алтуу шиг. Хинтгээж юу ч тохирцсон. Өөртөө л ашигтай бол бүгднийг худалдаад явдаг хүмүүсийг прагматикуд гэж байгаа. Үнэт зүйлийн эсрэг явж байгаа, үдэл санааны эсрэг явж байгаа хүмүүс бүгд аюултай. Энэ Монгол улсыг дахиад дараагийн амар муухай мохотолд авчина. Тийм учраас энэ юм ялгаж салгаж харах хэрэгтэй. Тэр Фортунагийн охин жаргалангийн ярьж байгаа зөндөө одоо юм төвчдөг гэсэн. Төвчээр алдарч байна. Чи бол таг коммунист охин, таг коммунист хүн. Чи Арчсан намд авах боломжгүй. Чиний ярьж байгаа зүйлээр Монголд эрх хэрэгчлээний үндсийг устна. Тийм болохоор бид нар эрх хэрэгчлөөгөө босгож ирж ирсэн үдэл санааныхаа тугийг устгах чаад эдгэртээ тулдаж чадахгүй. Ачлан намыг ардын намыг тийм Монгол ардын намын энэ Кремлийн бодлогоор дамжиж орж ирж байгаа. Одоо боддоор бий болцсон энэ барьцаанд орсон байгаа энэ улс төрчдийг цэгцэнд нь оруулж дараад зохицол тий энэ их мэдлээс холдуулаад энэ улс их орноо нэг тогтвортой айтайхан улс болгоё гэж бодож байвал бидэрт туг сүлдмөн хэрэгтэй. Энэ бол тулаан. Гэтэ эрүүл оюун ухаанаар тулддаг тулаан. Дайн байлдаан биш. Тэгээ энэ тулаандаа та нар туг сүлдээ дэвслээд их юм. Тугаа өрг. Үнэт сүлдэндийнхаа өмнө очиж зогс. Туггүй, жанжин тугаа өргөхгүйгээр ямар дайнд байлдах юм? Ямар дайчид дайнд ялах юм? Тэгээ энэ хог шаруудтайгаа нийлээд жанжин тугаа нийлж дэвслээд их юм. Одоо тэднийг хамгаал, тосоо зүгөө бүгднийг хамгаал, баруун сонгуулгоогоо хамгаал. Бидний хамгийн том үнэт зүйл бол
эрхчлөө энэ арчлан нийгэм эрхчлөөн дээр оршиж байгаа. Арчлан нийгмийн дархлаа эрхчлөөн дээр бий болно. Эрхчлөөний философи дээр бий болно. Арчлан намын философи нь үзэл санаа нь эрхчлөө. Эдгээр эрхчлөөнөөс өөр юу ч байх ёсгүй. Эрхчлөөний эсрэг дугуйсан болгон арчлан намаас яв. Холд эрхчлөөний философитой хүн өөрийгөө худалдахгүй, өөрийгөө зарахгүй. Өөрөө өөртөө үнцэнтэй хүн бол хэн нэгнийг зарахгүй. Улс орныг хизээч зарахгүй. Тэгвэл хамгийн том худалч нар өөрөө өөртөө үн цэнэгүй. Тэр зөвхөн мөнгөний төлөө эрх ашигын төлөө явж байгаа. Бид нар хэнийг ч зарна. Бид нар ярихдаа ард түмнийхөө төлөө, сайн сайхны төлөө, газар нутгийн төлөө, байгалийн байдлыг тэгшин хуваарлаа гэж нэг талдаа хэлээ, нөгөө талдаа эрдий цоглийзгээд эрүүл болгоныг дэвшлүүлж шít. Тэр дааган болдохыг сая нэгтэй сонсгол дээр гарч ирэхэд бузарлах гэж дахиж үзэж юм л шүү дээ. Алт дэлгэрийн хэргийг ярьж ийл шүү дээ. Дааган болдох тэр алт дэлгэр чи хэрэгтэй. Ямар ч падгүй шүү дээ. Тухайн үеийн Монгол банкнд ажиллаж байсан хүмүүс, тухайн үеийн сангийн яамд ажиллаж байсан нөхдүүдээр дамжаад тэр заллингууд хийхдээ юу болсныг нь санахл хэрэгтэй шүү дээ. Чин зарим материалууд нь ил байдаг шүү дээ. Яг гол юмнууд нууц тавьсанд байгаа. Одоо тэр нэг насварцсан хүний нэрийг дурсаад байх муухай байна. Гэхдээ дурсчээ. Тэр Чулуунбаатар гэдэг Монгол улсын банкны ерөнхийлөгч байсан нөхөр байдаг шүү дээ. Тэр хүн чинь зөвлөлт толгой тусад сургууль төгсөж ирээд Монгол банкнд ажиллаж байгаа, буцаад Оросд очиж ажиллаж байгаад эргэж ирээд Монгол банкны гадаад дэлгэрийн бодлого дээр ингээд ажилладаг байсан нөхөр. Оросын холбооны улсын агент байсан, тагнуулын хуучин КГБ-гийн агентын юу вэ? Орой морой ч тийм нэгтэй агент байсан гэдг нь ингээд олон нийт тухай цацагдчих байсан шүү дээ, яг материалууд нь. Тэр хулгайчууд чинь хулгай хийсэн шүү дээ. Тэр дагаан болчих ямар ч хамаагүй шүү. Тэд чинь харин хулгайгаа нуунд барахдах өнөөдрийн баяр цэвтэг гутааж байгаатай адилхан тийм ярьсан бохгүй. Дагаан болдог тэр алт дэлгэр чи хэрэг ямар ч падгүй. Зүгээр шадар сайд байсан бол үнэн. Гэхдээ дагаан болдохын хийж исэн олон асуудал нь за дахиад дуудлага яриад жоохон тасалчлаа. Одоо тэгээд яаралтай дуусгая. Тэгээд дээрэс нь тэр нэг өмч хөвчлөл ярьж байгаа хүмүүс амар их байна. Арчсан намынхан өмч хөвчлөлийн хуугаа идсэн гэ хуцаад ах юм. Одоо тэр төрийн өмчийн хорооны сайтууд дээр өмч хөвчлөлийн тэр жагсаалтуудын тодорхой төвшин ил гарцсан байдаг шүү дээ. Тэр 90-ад оны их хүн хийж исэн. Харалта тэрийг. Тухайн үеийн үйлдвэрийн газрын дарга нар, тухайн үеийн сум нэгдлийн газрын дарга нар, тухайн үеийн дэлгүүр хошооны дарга нар чинь бүгдээрээ Монгол ардын намын гишүүд байсан шүү дээ. Гэхдээ намын батлахгүй хүн тэгээд нэг үйлдвэр толгойд нэгэ бодоод үзтээ та нар коммунист нийгэмд эсвэл сумын дарга хийгээд үзнэ гэж боддоо, нэгдлийн дарга хийгээд үзнэ гэж боддоо. Гэхдээ эрх мэдэл дээр байсан тэр хүмүүс чинь хуваагаа авцсан байлаа шүү дээ. Тэр хамаг хөвчлөлий чинь. Ер нь 96 он хүртэл хамгийн том суур хөвчлүүд чинь тэнд явсан нөө Цэнгэр ягаан тасалбар. Тэр Цэнгэр ягаан тасалбарын чинь хүрээнд явсан тэр хөрөнгийн бирж нэртэй тэр биржи чи өдөрдөжсэн хүмүүс дандаа ардын намын гар хөлөд байсан. Ерөөсөө Монголын нийгэм өмчлөлтэй байх тухай ойлголт тэр 90 оноос ч яг бий болоход гарсан алдаа бол байдаг. Гэхдээ би тэр алдаагаар өмчлөөд ардын намын тэр хөвчлөл хийж авсан хүмүүсийг би шүмжлээгүй. Тэрний хөрөнгийг хурааж авъя гэж хэлээгүй. Гэхдээ арчсан нам тэр өмч хөвчлөлтэй чинь тийм том холбоогүй. Энд 75%-аас нь зөвхөн ардын намынхан биш. Яг одоо өнөөдрийн ардын намд холбоотойгоо гишүүн тэдний үр хүүхдүүд нь байна шүү дээ. Тэгээ 96 оноос хойш тэр 2000 оны хооронд хийгдсэн хүмүүсээс дотор одоо тэр талах чихэр мэхэр алтан тариа өвшөө талах чихэр тэр энэ махын гэс баян голын хөвчлөл одоо тэгээд юуныхоо орж ирж билдэ апугийн хөвчлөл нэ тэр гэдэг нь түүхэн хэдэн арчснаатай холбоотой байдаг. Яг нийт хөвчлөлийн чинь дийлийнх нь ардын нам бохгүй да. Тэгээ соохон ингээл дайраад идэв. Монгол улсын хэмжээгээр 100 гаруй кино театр хөгжлөгдсөн шүү дээ. Тэрний чинь нэг л тэр ард кино театр шүү дээ. Чинь аймаг болгонд кино театр бүгд хөгжлөгдсөн шүү дээ. Манай Эрдэнэт 2-3 кино театр байсан. Бүгдийг л хөгжлөсөн шүү дээ. Тэгээд ягаад тэрийг тэгвэл ярихгүй. Тэгвэл бүгдийг буцааж авах гээд байгаа юм уу? Яах гээд байгаа юм? Нэг жоохон эрүүл ухаанаар бодъё. Энэ тэгээд цааш шалтгаан нь болохоор энэ нийгмийг эрүүл ухаанаар гаргаж ярьж байгаа энэ сэтгэгч нарыг
эрүүл нийгмийг, арчсан нээлттэй нийгмийг, хүний төлөө нийгмийг, чөлөөт эдийн засгийг нээлттэй нийгмийг бий болгох гэж чадвартай хүмүүсийг устгаад байна. Анилж устгаад байна. Нухчин дараад байна. Арай нэг оюуны гэсэн чадамжтай арчсан намын арай нэг манлал үзүүлэх чадвартай тэр үеийнхэн хүмүүсийн дарсан. Энэ чинь өөрөө Оросын технологи дарангуулыг бий болгохын тулд тэр Троцкий хэлсэн үг байдаг штеп, санал та. Троцкий та нар хайртай үстэй, Ленин хайртай байсан биз дээ. Троцкий юу гэж хэлсэн гэхээр тухайн нийгмийнхаа бүх сор манлайллуудыг устгачих. Дараа нь гарч ирсний дэвслээ шоронд явуул. Тэрний дараа гарч ирсний цөл. Тэгээд тэр бүтэн нийгэм уус даяараа чиний өмнө өвдөг сөгднөө. Дараад нь өөрийнхөө сүлжээг, хяналтын сүлжээг байгуулсан. Тэр нь болохоор 5 хүний тутамд 1 хүн мэдээлэгч болгоносон. Монголд бол 3 хүн тутмын 1 мэдээлэгч болсон байдаг. Бүр аимшигтай хатуу нийгэм болгосон байхгүй. Одоо яг буцаага тэр нийгэмдүү чи явуулна шүү дээ. Тэгээд тэрий чинь өдөрдөж байгаа гэд нэртэй энэ хідэн дарангуулагч нар чинь хятадын хараат байх нь байна шүү дээ. Өмнө Оросын хараат байсан байна шүү дээ. Өмнө Москва, Кремль Монголын өдөртөгч хэн байхыг тодорхойлж, Монголын эдийн засаг, Монголын хүн яаж амьдарч, яаж оршин тогтнож, тэ юу өмсөж зүүж, юу идэж уухыг Кремль заадаг байсан. Одоо удахгүй Бээжин заадаг тийм төвшнлүүд очих гээд байна шүү дээ. Яагаад бид нар өөрсдөндөө эзэн байж болдгоо юм бэ? Өмнө Кремль тэр Монголын эзэн болохдоо яг өнөөдрийн байгаа энэ хідэн бацаалагдсан хулгайчуудаар дамжиж болсон тухайн үеийнхаа тий тэр чой болсон тэргүүтээ хідэн баахан юмнууд байсан тий. Золбингийн шижээ мэжээгээд Увс аймгийн гаралтаа нэг хідэн хулгайчууд байж байгаад аллагыг хийсэн шүү дээ. Ногоо малгайчнуудын аллагыг хийхдээ идэг чинь 10 шулгааг бас бүр донтчихсэн шүү дээ. Одоо идэг чинь тийм донтолтонд орсон байна. Мөнгөний галзуурдаасаа болоод мөнгөний тоо мэдхээ болтлоо галзуурж авсан. Өөртөө барьцаанд орсон одоо буцах замгүй болсон байна. Энийг давж гарах боломж зөвхөн эрүүл ухаанд байгаа. Бүх юмыг хэрэгцүүлж бод тунгаа хар дүгэн битгий март одоо тэр өмнө ингээ болж исэн процессүүдээс бүгдийн сан үнэхээр артиллерийн хэрэг болох гэдэг бол тэр артиллерийн хэрэгээ сан үнэхээр өмч хөвчлөг ярих гэдэг бол тэрийг сан яг бодтол хэн хөвчлж авсныг хар яаж зарлан болсныг хар тэрнийг зарлан хийхдээ тэр 2000 оны хүртэл 2004-5 оны хүртэл зарлангууд энэ ер нь яаж оролцоотой явсныг бүгдийг нь олж хар тэр төрийн өмчийн хороо гэдэг юм чинь ер нь ямар төвшөнд ирж ирсэн нэг юм овоо цэгцэлж ирсэн. Одоо тэр байгууллагын ер нь хэрэг байгаа мó байхгүй мó ингээд олон талаас нь харж бодох хэрэгтэй байхгүй. Нийт хөдөлмөрийн зах зээл дээр байгаа ажиллах хүчний чинь 3-1 төрд хамаарж штэ. 3 хүний дутмын чинь нэг нь хяналтын систем байгуулахад бэлэн болсон байна гэсэн үг байхгүй юу? Энэ төрийн өмчийн компаниуд тэ орон нутгийн өмчт компаниуд за төрийн албан хаагчд гэдэг ингээд тоолоод явуулнаа чи 340 мянган албан хаагч байна шүү дээ. Сая 200 мянган ажиллах хүчин Монгол дээр байна. 230-40 мянган гадаад гараа явцсан байна. Тэгээ сая 200 мянган хүний чинь 340 мянган төрийн өмч болон орон нутгийн өмчт компани төрийн албан хаагч аль хэзээ төртэй хамааралтай байгаа үстэй. Наадууд чинь матаас чинь бүгд тийм байгаа. Тэгээ тэрнгөөрөө дамжаад тэрнийг хачин нүүрс хоол ундаа тарааж байгаа нэртэй энэ нэг балер систем угсраад тэрийг угчаад байна штэ. Тэгээ тэрийг нь танд хамааралгүй ч гэсэн таны татврын мөнгөөр тэрийг чинь угсраад байгаа байхгүй. За тэгээд ийм юмнуудаа хэдүүлээ эрүүл саруулаараа яриё. Тэгээд харьяа гэд ингээд өнөөдөр бас яалтчгүй энэ цаг үеийн юмтай тааруулаад яаралтай лайв хийчлээ. Одоо ингээд он дуусахаас өмнө оюутлогоо гэрээг энэ зандан шатрын засгийн газар засах ёстой. Гэрээ бол сайн гэрээ. Тэгтээ 100% сайн гэсэн үг биш. Алдаа байж болно. Алдаагийн засах боломжтой. Тэгээ тэр яг алдаагаа сая яг ярьж байгаа хүн баг ярихгүй гоцтой. Энэ дээр алдаа байгаа. Энийгээ засъя гэх. Тэгээ тэрийг нь яг ярих гад тэрнгүү зогсооч байгаа гоцтой. Тэгээ байгалмаа гэдэг хүүхэн чи яг тэрийг дуурж идэв штэ. Тэгээ хин тэр хаанаас гарсан мэдэхгүй. Тэгтээ ер нь яг цаад уг хүнийх нь цөөр философи нь бол хэдийн зүүнний үгшилтал хүн байлаа л да. Тэгтээ яг факт баримтчиг дуурж л байна лээ. За тэгээд яриагаа өндөрлөө. Ер нь коммент хэл нэлээд баг орж ирлээ. Тэгээд шеэр хийгээд өөрөө тэгээд яркийн өсөлтийн мөнгө угаалтыг тайлбарцсан. Шатдаг гөлөгвэ гинэ. Яг оо ийм байгаа. Одоо жишээ нь
сая сонсгол дээр ингэж байгаа үстэй. Нэгийн эсрэг 20 болж байгааз. Нэгсэндээ баяр цогтын эсрэг 20 хүн зэрэг ашиглаж байгаа үстэй. Тал талаас нь. Тэр асуулга хийж байгаа улсын их хурлын гишүүд нь нэг талдаа тэнгууд баяр цогтын иргэн тойронд сууж исэн бүх хүмүүс нь тэр гишүүдийн талд. Яг ийм харьцаатай байгаа. Намайг шаадаг хүлэггүй гэж байгаа бол нийгэмдэр та нар харин цөөхөн байгаа. Эрүүл хүмүүс нь их байгаа шүү. Эрүүл хүмүүс нь их байгаа шүү. Гэтэ эрүүл хүмүүс маань арай л дуу султай байна. Хүлцэнгүй ноомоо байна. За тэгээ өндөрлөлийн 90 сая лайвуудыг ингээд уншаад дуустай. Тэгээд санад цэцсэн сайн үйл бүхэнд нь шаадгүй сайхан бүтэж байгаарэ гэж хүсэн өрөөгөөд өнөөдөр лайв өндөрлөө баяр та. Баярлалаа.